улс төрчиж байгаа юм биш. Өнгөрсөн 35 жилийн 30 жилийг нийслэл Улаанбаатар хотын 30 жилийг одоогийн ирэх барьж байгаа Монгол ардын нам удирдсан. Энэний үр дүн Улаанбаатар хот. Нийт айл өрхүүдийн 60 гаруй хувь нь гэр хороололд дэд үтсийн хүрэлцээгүй газар амьдарч байна. Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа. Тэгээ оруулж ирж байгаа төсөл хөтөлбөр болгон ийм уриал оозонгийн шинжтэй байдаг. Хэрэгждэггүй. Энэ оруулж ирж байгаа улсын хурлын гишүүдийн санаачлагыг би буруутгаагүй. Одоо байгаа хотын удирдлагатайгаа зөвлөлдсөн юм уу? Сүүлийн 6 сар Улаанбаатар хот агаар орчны бохирдлыг бууруулах бодлогоо өөрчилж шít. 100 дараа гэсэн болсон, газар халаах тухай ярьсан, болсон, дулаалгын тухай ярьсан, хоошлуулсан, 5 толгойн тэг давхаргын нүүрсээр түшээ солих тухай ярьсан, хоошлуулсан, дараа нь бүгд найрамдах хятад ард улсаас хөх нүүрсийг авчрах тухай одоо ярьж шít. Тэгээ Монгол улсчийн агаар орчны бохирдлыг бууруулах, ногоон санхүүжилтийг шийдвэрлэхийн нэгдсэн бодлого гэдэг юм чинь байхгүй шít. Нэгдсэн бодлого гэдэг зүйл чинь алга. Орон нутаг чи өөр юм ярьж байна. Хот өөр юм ярьж байна. Бид нар энд өөр юм ярьж шít. Би түрүүнээс хойш хэлээд байгаа шít. Энэ төсөл хөтөлбөрийн уялдаа. Эхлээд юу хийх юм? Энэ төсөл дараагийнхаа төсөлд яаж нөлөөлөх юм? Энэ тухай бид нар илүү сайн ярих хэрэгтэй байна. Хамгийн гол асуудал бол энэ ногоон зээл гэдэг зүйл чинь нийт зээлийн багцын ерөөсөө банкны зээлийн 3% байна. Яг гэр хороолд амьдарч байгаа иргэд энэ зээлээ авах тэр шалгуурыг хангахгүй байна. Тэр хүрэлцээ байхгүй. Тийм учраас агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр бол цогцоор нь энэ харж төслийг бол оруулж ирэх нь зөвөө. Энд нэг тогтоол гардаг, дахиад хэрэгждэггүй, дахиад нэг өөр тогтоол оруулж ирдэг. Улаанбаатар хотын асуудалд ийм хонцын сэтгэлээр хандаж болохгүй гэдгийг би одоо зарчмын хувьд хэлмээр байна. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Цагаан зөргийн Лувсан Жамц гишүүн хариулт өгье. Баатархүү гишүүнд баярлалаа. Гэтэ нэг зүйлийг тодтогч хэлмээр байна. Энэ улсын хурлын тогтоолын төсөл бол бид нэр цаашдаа энэ асуудлыг боддогоор шийдэе гэж. Шатдаг зүйл дээр татаасыг олгох, эсвэл хот нь өөр юм ярьдаг, дүүрэн нь өөр юм ярьдаг, аймаг сум нь өөр юм ярьдаг, энэ зүйлийг болио. Үндэсний дулаалгын бодлогыг хэрэгжүүлье гэсэн юм Улаанбаатар гэсэн юм байна. Энэ зөвхөн Улаанбаатарыг хэлээгүй. Байшин гэрээ дулаалаад утаа гаргадаггүй болсон бол та өөрөө Баатар хүн болж байгаа. Та бол оршин суугч, та Баатар хүн болж байгаа. Үр хүүхдийнхаа төлөө, Монгол улсын нийгмийн төлөө, энэ хүндрэлтэй байгаа агаарын бохирдлыг бууруулахын төлөө хувь нэмрээ оруулж байгаа та Баатар хүн болж байгаа маа гэсэн тийм санаачлагтай юм аа. Тэгэхээр энэ үндэсний хөтөлбөр боловсруулаад явхад таны яг хэлсэн алдагдсан зүйлүүдийг нь боловсруулаад сайжруулад явах зүйл дээр хамтраад ажилламаар байна. Улсын хурал дээр байгуулагдсан 80 гишүүнтэй Улаанбаатар хотын нийслэлийн хөгжлийг дэмжих бүлэг байгаа. Дэд даргаар ажиллаж байгаа таны хувьд бас нэлээд сайн оролцоотойгоор ялангуяа нийслэлийн гэр сүрэн бүсийн тойргоос сонгогдсон таны хувьд бас бидэнд өгөх зөвлөмж зөвлөгөө их байгаа болов уу гэж бодож байна. Дахиад нэг зүйлийг хэлэх гэсэн. Өнгөрсөн хугацааны алдаа оноог яриад суух нь бол улсын хурлын гишүүдийн ажил биш болов уу гэж бодож байна. Онсон оноогүйг бол тухайн асуудлыг хариуцж байгаа яам нь хариуцаад явах ёстой. Сүүлийн 10 сарын хугацаанд бол Одон Туяа сайдтай энэ тал дээр маш сайн ойлголцсон. Цаашдаа Батбаатар сайдтай бас энэ тал дээр хамтраад ажиллая гэж бодож байна. Гол нь бид нэр шийдэл ярих ёстой, ирээдүг ярих ёстой, утаагүй өвлийн талаар ярих ёстой. Тэгэхээр чиби гэдэг жижиг зүйлээ хажуу дэш нь хойшлуулж тавьж хагаад энэ шийдлийн төлөө хамтдаа зүтгэе гэсэн тийм уриалгыг хэлмээр байна. Дулаалгын асуудлын хувьд бол нийслэл хойшлуулсан зүйл бол байхгүй. Энэ жилийн хувьд 20 мянган өрхийн дулаалгын ажлыг дэмжиж гэж байгаа. 10 мянган байшин, 10 мянган гэр. 2026 онд 15 мянган байшин, 15 мянган гэрийг дулаалгах гэсэн ажлыг хийж байгаа. Таны сая дурдсан төсөл арга хэмжээнүүд бол хойшлогдсон эсвэл суслагдсан шалтгаан бол
засаг дарга нарын төвшөнд ч гэсэн бид нэр дулаалгын ажил дээр анхаарах ёстой байна гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн учраас цаашдаа дулаалгын ажлыг хэрэгжүүлээд явъя. Энэ үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулахад нийслэлийн зүгээс мөн адилхан мөн дүүргийн засаг даргын тамгын газруудтай бас тулж ажиллаад санал хүсэлтүүдийг нь авсан байгаа. Тэгэхээр цаашдаа боддоор хэрэгжих талаас нь хамтраад улсын хурлын гишүүдийн хувьд дэмжиж орон нутгийгаа чиглүүлээд аж ахуйн нэгжүүдэд зөв мэдээлэл өгөх гол нь хэрэглэгчид буюу оршин суугчдыгаа дулаалгын ажил хамгийн чухал юм шүү. Энэ дулаалгын ажлыг хийх боломж бололцоо нээгдэж байгаа шүү. Зээлийн шалгуур нь намсж байгаа шүү гэсэн мэдээллүүдийг хүргээд явъя гэсэн тийм уриалгыг дахиж хэлье. Баярлалаа.